За энэ өдөр бүгдээ хамтдаа Эхлэл 47 дугаар бүлгийн 27-оос 31 дэх ишлэгийг уншаа. За би энэ ишлэгийг та бүхэнд текстээс Библиэс чангаар уншиж өгье. Тэгээ та бүхэн анхааралтай сонсоорой. Эхлэл 47 дугаар бүлгийн 27-оос 31 дэх ишлэл. За гаргасан бах. За би чанга уншъя. Израильчууд Египт нутагт Гошен газар нутаглан сууж тэн дээр сууршин өсөж үржээд үлэмж олол болжээ. Яаков Египтийн нутагт 17 жил амьдран сууж түүний амьдралын хоногуд 147 жил болов. Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Йосеф дуудаж түүнд би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж надад инэрл хайр ба үннээ харуулan намайг Египтэд бүх оршуулаарай. Харин өвөг дээдстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египтээс аваачиж тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай гэжээ. Йосеф би таны үгээр хийн гэж хэлв. Яаков надад тангаргал гэсэнд Йосеф түүнд тангаргалгаж Израиль орныхоо толгойн дэргэд сөгдөн мөргөв. Амен. За өнөөдрийн эзний үгийг би та бүхэнд амлалтаа сахигч гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Амлалтаа сахигч. За бид Йосефийн тухай Йосеф шиг даван туул гэдэг одоо ерөнхий том сэдв дор Йосефийн тухай цуврал номлолуудыг хамтдаа сурж байгаа. За үүний 8 дахь нь өнөөдөр явж байна те. 7 сэдвэр Йосефийн амьдралаар ингээд бүгдээрээ цувруулад 7 сэдвэр өмнө нь хамтдаа сурцсан байгаа. Номлол сонсцсон байгаа. За өнөөдөр 8 дахь нь Йосеф эцэгтэй одоо андаа тангарах тавьж байгаа талаар бүгдээрээ хамтдаа уншлаа. За Йосефийн эцэг Яаков нөгөө өөрөөр бол түүнийг бас Израиль гэж нэрлэдэг. Яг бол бурхан түүнийг өрөөгд чамайг энэ үеэс хойш Израиль гэж нэрлэх болно гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Израиль гэдэг нэр чинь ингэж үүссэн. Яаковын нөгөө хоч нэр багхгүй юу? Яаковын тийм ээ. Тэгээд ингээд Яаковын одоо 12 хүү тэдний үр удмаас үүссэн үндэстнийг тэр чигт нь яг энэ нэрээр буюу Израиль үндэстэн гэдэг энэ нэрээр нэрлсэн шүү дээ. Өнөөдрийг хүртэл. За Яаковын нөгөө хоч нэр нь бол Израиль байгаа. За тэгэхээр Израиль одоо үхэх нь ойртоод ирэхэд хүү Йосефэд дуудаад хүүгээрээ одоо тангаргалуулж байна. Тэр нь ямар тангаргуу гэхээр чи намайг энэ Египтэд битээ нутаглуулаарай. Чи намайг насвараад өвөг дээдстэйгээ хамт нойрсохын цагт чи нөгөө газар авчиж оршуулаарай. Нөгөө газар гэдэг нь болохоор нөгөө өмнө нь амьдарч исэн Канаан газрыг хэлж байгаа. Тэр газар нь болохоор энэ Яаковын өвөө Авраам, түүний аав Исаак хоёр нэг булшинд оршуулагдсан. Нэг булшинд оршуулагдсан. Тэр одоо газрыг болохоор түүний өвөө Авраам, энэ Яаковын өвөө Авраам нь тухайн үеийн одоо хитчүүдээс худалдаж авсан газар байхгүй. Ямар газар болгож худалдаж авсан бэ гэхээр зүгээр оршуулгын газар хийх гэж байгаа маа гэд. Тэгээд яг үнэхээр л оршуулгын газар болгосон. Тэгээ ер нь хэдэн үеэрээ Израильчууд өвөг дээдсэгээ тэнд оршуулж исэн. Яг л үүний дагуу Яаков одоо хүүгээс гуйж байна тийм ээ. Тэр нь юу вэ гэвэл чи намайг нас орохын цагт намайг Египтэд битээ оршуул. Чи намайг өвөг дээдсээ маань авсан тэр газарт буцааж авчиж чи тэнд оршуулаарай гэж ингэж хэлж байгаа. За тэгээд Йосеф болохоор юу гэж хэлж яаг вэ гэхээр аавдаа бол би таны хэлснээр чи хийнэ гэсэн чинь надад тангаргал гэсэнд Йосеф түүнд тангаргалсан ба. За ингээд тангаргалсныхын дараа Израиль буюу Яаков маань одоо орныхоо толгойн дэргэд бурханд одоо сөгдөн мөргсөн тухай бид нар одоо хамтдаа уншлаа. За Яаков Йосеф аавын хайртай хүү байж байгаа ахнар нь үзэн ядаад түүнийг Египт рүү боолуулгад зарсан. Египтэд ирээд айлын зарч болсон. За ажил үйлсэнд бүтэмжтэй байсан бурхан түүнийг ивээсэн. Гэтэл эзнийх нь эхнэр түүнийг одоо ёс бусаар гүтгээд шоронд хийсэн. Шоронд ороод ч гэсэн шоронд байхдаа бас ажил үйлсэн сайн байсан. Шоронгийн одоо том одоо шоронгийн дарга бол мань нэрийг бол одоо ерөөсөө бүр маш их үнэлж мань нэрээр одоо хамаг ажиллаа хийлгдэг байсан. Шоронгийн баг менежер хэмжээнд болсон байгаа. Йосеф маань. За ингээд шоронд нэлээд хэдэн жилийг өнгөрөөсөн. За үүний дараа Египтийн хаан зүүдлээ тэр зүүдийг нь тайлах хүн байхгүй. Гэтэл Йосефтэй шоронд хоригдчихсэн хааны туслах бол хэлсэн байгаа. Надтай хамт шоронд хоригдчихсэн еврей залуу зүүд тайлдсан шүү дээ. Тэгээ хаан Йосефийг дуудаж авцраад зүүдээ тайлуулсан. Зүүдийнхэн тайллыг Йосеф яг бурхны ариун сүнсээр хэлсэн байгаа. За тэгээ яг тэр зүүдэн дээр гарсны дагуу 7 жилийн одоо баян тансаг жил, мөн 7 жилийн ган гачигтай жил Египт улсад нийтдээ 14 жилийн тухай бурхнаас өгөгдсөн иш үзүүлэлт байсан. Яг тэр үгийн дагуу Египтэд биелсэн. За тэр үеэр бол Йосеф Египтийн одоо бидний хэлээр бол ерөнхий сайд нь болж Египт улсыг бол удирдан энэ хүнд бэрх цагаар бол Египт улсыг бол дагуулan авч гарсан.
За Египт бас бүр нөхцөл байдал хэцүүцсэн биш. Египт бас бол улам хүчрхэгдсэн, улам баяжсан. За энэ хооронд хөрш орнууд нь Египтээс хоол хүнс худалдан авахар ирдэг байсан. Тэрэн дотроо ах нар нь ирээд ах нартаа өөрийгөө таниулснараа ингээд өөрийнхөө гэр бүлийн 70 хүнийг Йосеф Египтэд татаж авчирсан. За ингээд татаж авчирснаас хойш аль хэдийн 17 жил өнгөрчээ. За 17 жил одоо ингээд ах дүү нартайгаа аавтайгаа Йосеф бол Египтэд бол амар тайван сайхан амьдарсан. Гошен гэдэг нутаг бол одоо малын одоо бэлчээр сайтай тийм газар байсан. Египтчүүд өөрсдөө малчд биш. Израильчуудад тэр газар нутаг нь бол яг тохирж исэн. Энэ нь бол одоо Израилийн Египтийн нутгийн зүүн хойд тал буюу яг Канаан газартаа хил залгадаг ийм газар байсан. Тэгээ энэ газараа бол Израильчууд бол одоо нутаглан суугаад үндсэндээ 17 жил өнгөрсөн байна. За ингээд аав нь бол анх хүүгийнхаа одоо дуудлагаар Египтэд очиод фараон хаантай уулзахдаа өөрийгөө 130 насллаа гэж хэлжсэн тий. Тэгээ тэрнээс ч хойш 17 жил өнгөрөөд үндсэндээ одоо Яков бол 147 нас насалсан биз шүү дээ. Израильчууд Египт нутагт Гошен газар нутаглан сууж тэндээ сууршин өсөж үржээд улам үлэмж олол болж байна. Энэ 17 жилийн хугацаанд олон хүүхдүүд тэднэрт төрсөн байна. Маш олуулаа болсон байна. Яков Египтийн нутагт 17 жил амьдран сууж түүний амьдралын хоногуд 147 жил болов гэсэн байна. Гөөмөн урт насалсан. Тэгээ хүүгээ ер нь алдчихлаа даа гэж бодож исэн. Гэтэл нөгөө алдсан хүүтэйгээ эргэж уулзраад дахин хүүтэйгээ хамт 17 жил амьдарсан. Гөөмөн үнэхээр одоо ерөөлтөө эцэг юм аа энэ хүн. Тийм ээ. Хайртай хүүгээсээ хагцаж салаад одоо ямар олон жил одоо гансарч ингэж явж ялаа. Гэтэл бурхны ивэлэр хүүн үхээгүй байсан. Хүүн бүр Египтийн сайд болцсон байсан. Тэгээ Египтэд хүүгийнхаа дуудлагаар очиод хүүгийнхаа дэргэд бүх хамаатан ах дүүсээрээ далуулаа явж очиод үндсэндээ хүүгийнхаа дэргэд 17 жил жаргалтай сайхан амьдарсан байж тээ тийм ээ. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг та нар үзчихсэн баг. Ардын жүжигчин хайдугаан яриа бас их өрдмөр байсан тий. Нөгөө том хүн нөлөө баг хүн нөлөө тэр чинь хоёр хүүтэй байсан. Нэг нь бол нөгөө Гавьят Төмөр Баатар байгаа шүү дээ тий. Дуучин Төмөр Баатар. Нөгөө нэг хүн болохоор залуудаа гараа явсан. Эцэг дээрээ нэг ч эргэж ирээгүй. Насаараа хүүгээ хүлээсэн нэг настай хөгшин эцгийн яриа. Тэр утгаараа бол хайдугаан яриа ямар өрдмөр нулимс одоо урсмаар хэцүү байлаа та тийм ээ. Тэгээд бодъё доо тий. Яаковын хувьд бол нөгөө хайртай хүүгээсээ хагцаад үнэхээр маш олон жилийг бол өнгөрөөсөн боловч эргээд бурхны ивэлэр хүүтэйгээ уулзаад ямар их аз жаргалтай 17 жилийг Египтэд одоо өнгөрөөсөн байна. За энэ хугацаанд бол түүний гэр бүл өсөж өртсөн. Ах トゥ 12-ын гэр бүл нь өсөж өртсөн. Улам олон үр хүүхдүүдтэй болсон. Улам олон одоо сайн сайхан болсон байгаа тийм ээ. За ингээд 17 жил өнгөрөөд үндсэндээ 147 наснда Яков бол одоо ер нь энэ хорвоог бол одоо орхиж явах цаг нь бол болсон байна. За ингээ энэ үед бол Яков өөрийн хүү Йосефа дуудуулчихна. За тэгээ хүүгээ дуудаад тэгээ хэлж чинь тийм ээ. Би чиний нүдэнд тааллыг олсон бол одоо чи гараа миний өгзгөн доогуур хийгээд надад амлал гэж. За энэ ойрох дорнодын ард түмнүүдийн дунд баг хүний их хүндээ ингээ амлалт өгөхдөө өгзгөн доогуур нь гараа ингэж тавьж өгдөг байсан. Одоо энэ ингээд миний нэндрийг ингээд одоо сандлын тавцсан байна гэж бодъё. Энд ингээ хүн миний өөдөөс ингээ та нар л нуруугаа харуулад наашигаа ингээ хоёр өвдгөө ингээ харуулаад хөлөө ийшээ унжуулад суудсан байлаа гэхэд амлалт өгж байгаа хүн урд нь гэж өвдөг сөгдөж суугаад гараа энэ сандал дээр нь ингээ тавингууд энэ хоёр гар дээр нь тэр хүн өгзгөөр суудаг байсан баа. Ингээ суудаг байсан уу, ингэж тавьдаг байсан уу? Дээр нь суудаг байсан баа. За ингээ та нар төсөөлөд хардаа. Тэгээ нөгөө сууж байгаа хүн нь чи надаа амл гэдээ юмаа хэлэнгүүт нөөх нь би танд амлая гэж ингэж хэлдэг байсан. За ингээд тангараг тавьсан тохиолдолд бол тэр хүн бол тэр тангараа заавал биелүүлэх ёстой. Яг ингэж одоо тангаргалдаг уламжлал бол энэ ард түмний дунд бол байж. За тэгээд эцэг нь бол одоо Йосефт бол загчин тийм ээ. За юу вэ гэхээр Египтэд бол сайхан байлоо 17 жил. Одоо үр удам маань өсөж өндөлөө. Одоо ингээд ах нар чин гоё байна, чи гоё байна. Бидний амьдрал бол одоо сайхан байна тийм ээ. Египт бол тухайн үедээ бол одоо хамгийн хүчрхэг соёл иргэншил байсан. Эдийн засгийн хувьд, цэрэг армийн хувьд Египт улс бол одоо тухайн үедээ Мисир улс буюу одоо Мицраим гэж энэ хуучин гэрээ Библиэлд хэлдэг. Мицраим буюу Египт улс бол тухайн үедээ хамгийн хүчрхэг соёл иргэншил, хамгийн том одоо хүчрхэг болсон. Тухайн үеийн одоо тэр танигдсан дэлхийд даяар улс үндэстнүүдийн донд бол хамгийн хүчрхэг нь Египт байсан. За Египтэд амьдраад авах бол мэдээж сайхан байсан. Гэхдээ Яков бол их холын хараатай хүн байсан. Юу гэж хэлж гэнэ вэ гэхээр намайг нас ороход чи энд юусоо оршуулж болохгүй шүү.
газар олдохгүйдээ биш шүү дээ. Ерөнхий сайд одоо Йосеф эцэгтэй нэг оршуулах газар олоод өгч чадахгүй юу? Өөр еврейчүүдийн оршуулгын газар гэдэг тэнд нэг тусдан газар ч гэсэн Йосеф хаантаа ярьж байгаад бол авч бол чадна шүү дээ. Боломжгүй юм гэж юусаа байхгүй. Газар олдохгүйдээ биш. Нэг алсын хараа байгаа. Тэр алсын хараа нь юу вэ гэхээр Бурхан түүний өвөг эцэг Авраам, эцэг Исаак хоёрт нь юу гэж амласан байдг вэ гэхээр энэ газар нутгийг би чамд болон чиний үр удамд өгнө гэд нөгөө Канаан газрыг амласан байсан. Тэр нь бол Египт биш байсан. Тэр Канаан газар нь өлсгөлэн болоод тэгээ яалтчгүй Египт рүү очиод амьдарсан байгаа даа шүү дээ. Энэ чинь 17 жил өнгөрсөн байгаа даа шүү дээ. Тэгээ 17 жилийн эцэст Яаков нас орохтаа бол Египтийн тэр гоо үзэсгэлэнт бол сэтгэл бол татагтаагүй. Эцэст нь юу гэж хэлж яах гэхээр чи намайг буцааж аваач оршуулаарай. Бурхны амлсан тэр газарт аваач оршуулаарай. Яг миний өвөг эцэг Авраам, миний эцэг Исаак хоёрт Бурхны амлсан тэр газар нутагт аваач оршуулаарай. Яг тэгвэл тэр газар бол Бурхан яг манай ард түмэнд өгсөн газар юм аа. Тийм учраас бид тэрийг авах ёстой. Тийм учраас бидний оршуулга тэнд байж явах ёстой гэж. Ийм утгаар нь хэлж байгаа. Тэгэнгүүт Йосеф би танд амлая гэд. Тэгээ бүр хүүгээ одоо нөгөө сандал дээр ингэж өгцөн давхар нь гарыг хийлгэж дээр нь ингэж дард сууж агаад тэгээ хүүгээрээ амлуулж шít. Би чиний нүдэнд тааллыг олсон бол одоо чи надад амл тааллыг олсон бол гэдэг чинь бидний яриагаар чи үнэхээр л эцгийг л гэж боддөг юм бол эцэгтэй хайртай л юм бол гэсэн утгатай байхгүй юу? Энд чи тийм утгаар хэлж байгаа байхгүй юу? Би чи үнэхээр надад хайртай л юм бол одоо чи аавдаа амлалт өгөл. Аав нь чамаас нэг юм гуй. Чи надад тангаргал гэж хэлж байгаа. Тэгэхээр за юу юм тангаргалаа гэсэн чинь чи намайг энд оршуулахгүй. Чи намайг нас орсны дараа тэнд аваач өвөг эцэг Авраам, Исаак юмд дэргэд оршуулаарай. Яг л тэр газар нутаг чи Бурханаас амлсан газар нутаг. Өвөг эцэг Авраам нь амин давхын насандаа тэр газар нь тэднийх болоогүй. Исаакийн өдрүүдэд тэр газар нутаг тэднийх болоогүй. Яаковын өдрүүдэд ч гэсэн тэднийх болоогүй. Яаков ч дөрвөд бүр Египтэд очиод гэр бүлээрээ амьдарчлаа шүү дээ. Юу н тэр газар нутгийг авах нь битгий хэл бүр дөрвөд явчлаа. Гэхдээ тэдэрт ямар итгэл байсан бэ гэвэл Бурханаас амлсан тэр газар бол биднийх гэсэн тэр итгэл Израильчуудад бол байсан. Тийм болохоор энэ нөгөө итгэлийг таслахгүй хичээж байна. Тэгээ энэ итгэлийг бол ингээд дараагийн үедээ уламжлуулж байна. Тэгээ сонирхолтой нь хожим энэ Йосеф өөрөө нас орохтаа Йосеф нас ороод Египтэд оршуулгддаг. Йосеф өөрөө бол Египтэд оршуулгддаг. Гэхдээ 430 жилийн дараа Израильчууд 2 сая орчим ард түмэн болсныхаа дараа Египтийн нутгаас тэд Мосегоор удирдуулаад Египтээс Канаан газар руу үндэсний том нүүдэл хийгээд гарахдаа Йосефийн арга ясыг авч явсан байдаг шүү дээ. Тэгэхээр Йосефийн ясыг Йосеф хүртэл өөрийнхөө үр удамд хожим юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр нэг л өдөр манай үндэстэн энэ Египтчүүдээс явнаа. Бурхны амлсан тэр газар нутагт манай үндэстэн очих өдөр ирнэ. Хизээ гэдгийг би мэдэхгүй. Бурхан өөрөө та нарыг дагуулнаа. Тэр цагт миний ясыг та нар авч яваарай гэж хэлсэн байдаг. Ингээд Йосефос 430 жилийн дараа Йосефийг мэдэхгүй өөр Египт хаан гарч ирээд түүхээ мэддэггүй хаан гарч ирээд еврейчүүдийг маш их авчиж гадуурхсан. Еврей хүүхдүүдийг бүгдийн нийл мөрний эрэгтэй хүүхдүүдийг бүгдийн нийл мөрний усанд хийж алдаг байсан. Яг л нөгөө еврей үндэстнийг өсгөхгүй гэдэг. Тэгээ энэс болоод еврейчүүд бол яасан гэхээр Мосе болон 12-оор удирдуулаад Египтийн нутгаас бол одоо гарч явсан байдаг. Ингэж явхдаа Йосефийн ясыг хүртэл авч явсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг Авраамийн захаас Исаак дээр, Исаакийн захаас Яаков дээр, Яаковын захаас ингээ Йосеф дээр ингээд энэ ард түмний бүр нэг итгэл үнэмшил болж ингэж бүр ингээ суугаад тэгээд үндэснэрээ бүр нэг ийм итгэлтэй болж штэ одоо. Тэгэхээр энэ итгэл үнэмшил гэдэг ямар хүчтэй байна те. Тэгэхээр эдгээр нөгөө сайхан Египтэд хорогдоод ах гэхээсээ илүүтэй Бурхны амлсан газар бол эцэст биднийх шүү гэдэг тэр нэг итгэл үнэмшил байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрний төлөө ингэж Яаков өнөөдөр ингээ хүүдээ ингээд хүүгээрээ бүр тангаруулаад загч яана л да. Тэгэхээр энэ Израильчуудын газар нутгийн асуудал ер нь бидэрт ямар хамаатай. Ялангуяа манай монголчуудад ер нь ямар падлаатай юм. Израильчууд ч нэг юм жохоо ингээд одоо Монголын газар нутгийн хажууд зүрлүүлэх юм бол нэг юм жохоо алга дарам газар нутаг дээр л амьдарч байгаа палестинчуудтайгаа үзэлцэл одоо гэр нь газар нутгийн асуудалтай ингээд явж идэг. Олон жилийн өмнө манай аав бас мэдээ үзэж сууж байсан. Израиль Палестины мөргөлдөө ингээд үзэж байсан. Гэхдээ яагаад чиний итгээд идэг энэ Библи чинь Бурхны энэ еврей ард түмэн яагаад одоо хөрн ийм байгаад идэг гэхэд би тайлбарлаж хэлж өгч байсан тухайд. Бурхан эдний өвөг дээдс нь газар нутгийг амласан. Ромын эзэнт гүрний үед еврейчүүд дэлхийгээр нь тараад 1900 жилийн дараа 1948 онд Нүбийн нөгөө юугаар Нүбийн нөгөө захирамжаар Израильчууд буцаж ир газар нутагтаа ирээд газар нутгаа дахиад ингээд сэргээж байгаа. Гэхдээ биднэрт бол энэ газар нутаг бол хамаа байхгүй. Би Есүст итгэдэг хүн, Есүст Христэд итгэж бидний хувьд энэ газар нутаг хамаагүй. Энэ бол зөвхөн улс төрийн асуудал наа чинь бол явж байгаа.
Бидний хувьд бол энэ газар нутгийг бурханд амласан бурхан өөрөө биднэрт хожим Тэнгэрийн улсыг амласан гэдэг тэр итгэл үнэмшил энэ амлалтаар дамжуулан биднэрт шинэ гэрээнд орж ирсэн гэдгийг би аавда тайлбарлаж өгснөөр би анх удаа аавда тэр үед би бүрэн хэмжээгээр нь Иесус Христийн тухай ярьж өгч билээ. Тэгэхэд манай аавын дүүн бас байжсан, аав гах маань байжсан. Хоёулаа бүр ингээд миний яриаг сонсоод яг Иесус Христэд итгэл гэдэг ямар очтой юм бэ гэдгийг надаас яг сонсч мэдэж авч ирсэн. Дараагийн слайдыг гаргадаа би нэг 3 ишлэл энэ дээр тавьсан байна л да. 1-р Иохны 2-ын 25 дугаар ишлэл буюу хамгийн дээдлийн ишлэл дээр ингэж хэлж байна. Энэ бол түүний бидэнд амласан амлалт болох мөнх ам юм. Тэгэхээр бурхан хуучин гэрээний үед Израильчуудад газар нутгийг амласан. Тэр газар нутгийнхаа төлөө Яаков үр удамдаа загч штэ. Тэгвэл шинэ гэрээнд бидний хувьд бурханы амласан газар нутг нь Тэнгэрийн улс буюу мөнх ам. Тэгэхээр Израильчууд хизээ нэгэн цагт өөрийн газар нутагтаа олондоо гэж итгэж үнэмшиж тэрийг харж газар нутаггүй ч гэсэн одоохондоо харийн нутагт цагаач амьдралаар амьдраад үхээлсэн. Гэхдээ тэд нар ирээдүйд тэр газар биднийх болно шүү гэдэг итгэлээр хитэн үе явж байгаа байхгүй. Яг үүнтэй адилхан өнөөдөр үеийн Христ итгэгч нар, жинхэнэ Христ итгэгч нар Христийг яг үннийг мэдэж яг үнэн дотор Христийг дагдаг хүмүүс бол юунд итгэдэг вэ гэхээр бид энэ газар дэлхийд үрд үлдэхгүй. Бурхан эндээс биднийг аавна. Бид хожим бурханы өмнө очих болно. Тэнд ойлгох, шүдээ хаврах, өвдөх, хавдах, дайсгнах гэдэг юм байдаггүй. Бурхан өөрөө гэрэл гэгээн босон тэр үрд мөнхийн тэр ертөнцийг бурхан өөрөө бидэнд зэгсэн байгаа. Тэнд бид нар орж тэнд бид нар мөнх амийг авах болно. Энэ мөнх амийг бурхан амласан гэдэг энэ амлалт болон ирсэн байдаг. Тэгэхээр хуучин гэрээнд бурхан Израильчуудад амласан газар нутг нь шинэ гэрээнд Есүс Христээр дамжуулан амласан мөнхийн газар нутаг болон бидэнд ирсэн юм аа. Тэгэхээр бид энэ газар дэлхий дээр хэн нэгнийг дайсан болгож газар нутгийн төлөө тэмцэн гэхээсээ илүү энэ бол илүүтэй улс төр. Гэхээсээ илүүтэй бидний яг дотоод итгэл үнэмшил бол хүний амьдрал бол зөвхөн газар дэлхий дээр өнгөрдөггүй. Зөвхөн газар дэлхийгээр хэмжигддэггүй. Энэ 70-80 жилээр за их л бол нэг 90 жилээр 90 эдэн жилээр хэмжигддэггүй. Бидний амьдрал бол мөнхөд үргэлжилдэг. Яагаад гэвэл бид Бурханаас учраас бидний энэ сүнс Бурханаас амин амьсгал өгөгдсөн энэ амьд сүнс маань өөрөө Бурханыхаа өмнө очдог бөгөөд үрд мөнхөд Бурхан бидэнд өгсөн тэр мөнх амийг бид өвлж авдаг. Энэ амлалт руу шилжсэн баг. Тийм ч учраас Еврей номон дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр Еврей 4:8 дугаар ишлэл дээр дараагийн 2 дахь ишлэг уншъя. Хэрв Йошуа тэдэнд амралтыг өгсөн бол түүний дараа Бурхан өөр өдрийн тухай ярихгүй байх байсан гэж. За ингээд нөгөө би хэлсэн шүү дээ. Энэ үеэс чи хойш 430 жилийн дараа Израилийн ард түмэн Мосе болон Аароноор удирдуулаад нөгөө Бурханы амласан газар нутаг дээр очсон гэж. Тэгээ тэр газар нутгийг Бурхан юу гэж нэрлсэн бэ гэхээр амралт гэж нэрлсэн байхгүй. Яг тэгвэл тэд нар Египтэд 430 жил амьдрахдаа сүүлдээ Египчүүдийн боол носон байхгүй Израильчууд. Египтчүүд хамаг хар бор ажиллаа юунуудаараа хийлэгдэг гэсэн. Еврейчүүдээр хийлэгдэг гэсэн. Яг л одоо нөгөө манай ойрдууд хотын ястангуудаараа хамаг тариа ногоогоо тариулаад хамаг нөгөө нэг хар бор ажиллаа хийлгдэг байсантай адилхан. Өөртөө бол нөгөө нэг дээд язгууртаа учраас тариа тарихгүй шүү дээ. Тариа тарих ажил гэдэг бол одоо боолын хөдөлмөр гэж үздэг байсан шүү дээ. Манай монголчууд ч нүүдэлч ард түмэн чинь морио унаал тэгэл одоо морин дил дээр хийсэж явах нь жинхэнэ эзэн хүний жаргал. Боолууд бол зүүн газар хаглан тариа мариага тарин тийм юм ажиллаа юм. Тэгээ ямар санда одоо олзолж авчирсан одоо олзны хүмүүсээрээ тариад одоо тариулдаг байсантай адилхан. Аливаа үндэст нь ер нь ийм байдаг тийм ээ. Гадагшаа дан хийгээд тодорхой хүмүүсийг олзлоод аваад ирэх юм бол тэднэр хамаг хар бор ажиллаа хийлээ. Яг үүнтэй адилхан нөгөө Египтчүүд чинь Египтэд байсан Израильчууд өсөж үржихийн цагт Египтчүүд нь Израилаа дарамтлаад эхэлсэн. Тэднэр хамаг хар бор ажиллаа хийлэгдэг болсон. Тэгээ бүр сүүлдээ ядарсан. Амралттай байж чадхаа байсан. Тэгээ харин Бурхан тэднэрт амласан газрыг юу гэж Библиэлд нэрлсэн бэ гэхээр амралт гэж нэрлэж байгаа. Та нарт би газар нутаг амласан, Авраам, Исаак, Яаковд амласан тэр газар нутаг та нар орох юм бол жинхэнэ амралтыг идэх болно гэж хэлсэн. Тэгээ тэр амралт руу хэн оруулсан бэ гэхээр цөлд Мосе тэднийг удирдаад Мосе нас ороод Мосегийн дараа Йошуа гарч ирээд Йошуа Израилийн ард түмнийг тэр амралт руу оруулсан. Гэтэл одоо хэлж байна. Хэрвээ Йошуа тэднэрт жинхэнэ амралтыг өгсөн бол Бурхан яагаад өөр амралтын өдрийн тухай яриад байгаа? Бурхан яагаад өөр амралтын өдрийн тухай яриад байгаа юм бэ гэж асууж байгаа юм. Тэгэхээр Израильчууд тэр газар орон нутагт орснороо энэ бол зүгээр дэлхийн амьдрал.
Ялгаагүй л тэнд дайн тулаантай байсан. Ялгаагүй л тэнд хүний амьдрал асуудлаар дүүрэн байсан. Харин Бурхан өөр нэг амралтыг танарт амлаж байна гэж Еврей номон дээр хэлж байгаа байхгүй. Тэрний юу вэ гэвэл Есүс Христийн дотор биднэрт амлагдсан Тэнгэр дэх газар нутаг. Өөрөөр хэлбэл мөнх ам буюу мөнхийн амралтыг Бурхан бидэнд амласан байдаг. За ингээд тэр амралтад бид орно. Тэр утгаараа Иохны 17-гийн 16 дугаар ишлэлдэр дараах үгийг хэлж байгаа. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш гэж Есүс хэлсэн. Есүс өөрийгөө би энэ ертөнцийнх биш, би Бурханаас ирсэн, би дээрээс ирсэн. Надад итгэдэг хүмүүсийг би сонгож авсан. Та нар надтай адилхан энэ ертөнцийнх биш гэж хэлж байгаа байхгүй. Яг еврейчүүд Египтэд байхдаа Египт биш гэж тооцогдож байсантай адилхан бид энэ дэлхийд байхдаа энэ дэлхийх биш юм шиг тооцогддог. Яа тэгвэл бусад хүмүүс заримдаа тэгж гадуурх тохиолдол байдаг шүү дээ. Христийнхэн. Христийнхэн гэж. Тэг бид нэг энэ ертөнцийнх биш юм шиг. Одоо миний ингээд номлолоос юун дээр Facebook дээр байдаг манай Монгол залуучуудын Христ итгэж залуучуудын хийдэг нөгөө The Grace буюу нэгүүлсэл гэдэг онлайн жуулган байгаа шүү дээ. Тэгээ 7 хоног болгоны номлолыг тэд нар ингээд тодорхой хэмжээний нэг богино рeel аваад ингээд 7 хоног болгон миний номлолуудыг тэн дээр тавиад байгаа. Тэгээ тэн дээр ингээд маш олон ийм комментууд доор нь бичигддэг. Ихвчлэн Христ итгэгчдийн комментууд байдаг л да. Амен, амен, халелуя. Өстой их ойлгож авлаа. Амен энэ төр гэдэг их урам авсан комментууд. Хаяа нэг итгэгч биш. Есүсийг ер нь мэддэггүй хүмүүсийн коммент бас орж ирдэг. Тэгээ тэр комментуудын донд нэг хүний нэг коммент байсан. Энэ хаанаас ирсэн хүн бэ гэд бичсэн байсан намайг. Монголд ийм хүн байд юм уу гэж те. Хилэмгээ доломгоо гэж Библи уншаал ингээд амар номлол ингээд хэвээр ингээд ахаар бүр ослохгүй монголоор яриад байгаа харагдаад ах юм. Нүүр царай нь ослохгүй монгол хүн шиг байгаад ах юм. Одоо Монголд ийм хүн байд юм уу гэж. Энэ хаанаас ирсэн хүн бэ гэж. Гэхдээ нэ би хамар дороос нь л гарсан хүн л дээ уул нь бол тэр яг л тэр нутгаас төрсэн тэр л ард түмний хүүн мөн. Гэхдээ нөгөө талаар би сүнсний хувьд бол дээрээс. Яа тэгвэл Есүс хэлсэн би энэ ертөнцийнх биш адил та нар бас энэ ертөнцийнх биш гэж хэлсэн. Яа тэгвэл гим нүглээс ангид Бурхныг мэдэж, эзнийг дагаж, зөв амьдралаар амьдарч, хожим Бурхны өгсөн тэр мөнхийн амлалт буюу амралт, тэр мөнхийн газар нутгийг өвлж байгаа гэдэг утгаараа би энэ мөнхөд хорвоо дээр амьдрахгүй юм багхгүй. Энэ хорвоо бол миний хувьд дамжин өнгөрөх газар. Тийм учраас би бол энэ хорвоо дээр эцсийн удаа амьдарч байгаа юм шиг, энэ хорвоо л одоо миний цорын ганц амьдрал юм шиг би амьдрахгүй. Яг л энэний дараа мөнхийн амьдрал байгаа гэж бодож би энэ хорвоо дээр амьдарч байгаа байхгүй. Тийм учраас миний хувьд бол хорвоо бол миний хувьд бол энэ биений мань амьдрах газар байгаад. Харин миний мөнхөд байх газар бол Бурхны амлсан тэр газар байгаад. Тэгэхээр тэр л газар руу миний одоо шарилыг энд биш тэнд аваачиж тавиараа гэдэг итгэл үнэмшлэр Яаков хүүдээ загч байгаа байхгүй. Тэгээ Яаков тэрэнд нь амлсан тэгээд дараагийн бүлгийг унших юм бол эхлэл 50 дугаар бүлгийг унших юм бол энэний дараагийн 2 бүлгийн дараагийн алгасаад 50 дахь бүлгийг унших юм бол Йосеф эцэгтэй амлсан амлалтаа биелүүлээд эцгийнхээ шарилыг Канаан газар аваачиж оршуулсан байдаг. Нөгөө Исаак Авраам хоёрын бошинд аваачиж хамт оршуулсан байдаг. За ингэж Йосеф бол өөрийн эцэг Яаковтай амлсан амлалтаа бол биелүүлсэн. Тэгээ би өнөөдөр энэ эзний үгийг та бүхэнтэй хуваалцаж байгаа энэ эзний үгийг амлалтаа сахигч гэдэг сэдвээр би номлож байна. Йосеф бол амлалтаа сахис, эцэгтэй амлсан амлалтаа биелүүлсэн. Яг үүнтэй адилхан Есүс Христ амлалтаас сахигч мөн. Есүс Христ та бидэнд мөнх амийг амласан бол түүнийгөө өгнө. Есүс бол амлалтаа сахигч. Йосеф амлаад амласнаа хийсэн шиг Бурхан бидэнд мөнх амийг амлаад амласнаа бас хийдэг Бурхан. Түүний төлөө Есүс Христ энэ дэлхий дээр аврагч болж ирсэн. Түүний төлөө Есүс Христ энэ дэлхий дээр загалмай цовдлогдсон нас орж үхлийг яаж дахин амьдсан. Түүний төлөө Есүс Христ өнөөдөр Есүс Христийн загалмайн сайн мэдээгээр дамжуулан бидэнд мөнх ам, мөнхийн уучлал, мөнх аврал бидэнд амлагдсан. Энэ амлалтыг тэр биелүүлэх болно гэж хэлсэн. Тийм учраас юу гэж нэхлээр энэ бол түүний бидэнд амласан амлалт болох мөнх ам юмаа гэж. Йосеф амласан шиг Есүс мөнх амийг амласан. Йосеф амлалтаа биелүүлсэн шиг Есүс тэр газар нутагт, мөнхийн газар нутагт аваачих амлалтаа биелүүлэх болно. Тийм учраас бид үүнд итгэдэг, үүнд би та бүгдийг бас итгэж амьдраасаа гэж бас хүсэж байна. Өнөөдөр бас бидний эндээс нэг амьдралдаа өдөр тутмын хувь хүнийхээ хандлага, харилцаандаа бидний биелүүлэх ёстой нэг
чухал одоо итгэгч хүний амьдралын итгэлийн нэг чухал зарчим бол ер нь хүн хэлсэндээ байх. Манай монголчууд ярьдаг тийм ээ. Ир хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж. Харайсан бол харайсан байхгүй. Тэгээ харайчаал дунд нь харайгаагүй юм шиг. Тэгээ яг нэг юмдаа унаа штэ тий. Нэг хоёрын хооронд гурван дунд сэтгэлгээтэй үсэрчээр хүн цаад ирэг дээр нь буудаггүй. Хариул яг цаад ирэг дээр нь гарнаа гэж харайх хэрэгтэй. Тэгээ харайсан бол харайгаад бууна. Яг үүнтэй адилхан ир хүн хэлсэн бол хэлсэн амдаа хүрдэг байх хэрэгтэй. Тийм ээ. За бол яагүй гэж бас манай монголчууд ярьдаг тийм ээ. Тэгэхээр эндээс бас бидний нэг сурах ёстой зүйл бол Йосеф эцэгтэй амлснаа тэр 50 дугаар бүлэг дээр нь биелүүлж одоо маш том оршуулгыг эцгийнхаа төлөө Канаан газар очиж хийсэн байдаг. Тэгэхээр тэр газрын ард түмэн тэр оршуулгыг хөндлөнгөөс харахтаа бүр тэгж хэлсэн байдаг те. Хөөх энэ Египтийн нэг том ноёны оршуулга болж байна да гэж. Ямар том оршуулга вэ гэж бодож. Тийм том оршуулгыг одоо Йосеф даавынхын төлөө бол хийж гүйцэтгсэн байдаг. Тэ. Тэгэхээр итгэлийн хүн гэдэг бол юу яат юм байна те? Итгэлийн хүн гэдэг бол одоо ингээд энэ хорвоос явна гэдгийг мэдэж амьдрдаг. Тэгээд явхаа ч гэсэн ингээд мэдээд айдаггүй амьдрдаг. Тэгээд үр хойчтой хэлэх үхтэй амьдрдаг. Тэгээд захаад ингээд бардам ингээд амьдрсан бол амьдраад хийсэн бол хийгээд одоо хорвоог ингээд итгэл төгс орхиж чаддаг юм байна. Итгэлийн хүн гэдэг бол. Тэгээд бас ингэж амьдрах юмсан гэж бас би бас боддог. Тэ нэг үхмээргүй байна гэж чаргууталцаад ингээд орилоод үхэх биш. Тийм ээ ингээд одоо хэцүү байна гэд ингээд одоо хараагаад энэ хорвоог үзэн ядаад ингээд гомдоод үхэх биш. Амьдрсан бол амьдраад тэгээд явах цаг нь ирсэн бол зоригтой явж чадах. Үр удамдаа зөв үлгэр дуурайл үзүүлээд зөв хэлэх үгээ хэлээд тэг үхлийн өмнө инээгээд яагаад бол бурхантай хүн штэ. Мөнх амьтай хүн штэ. Тэгээд энэ хорвоог ингээд орхиод явах юмсан. Яагаад бол энэ хорвоо дээр би нэг л төрсөн энэ хорвоос би нэг л явж байгаа. За сайн нэг хоёр үхээд үзчих. За одоо 3 дахь дээр одоо яг жинхэнэ яана гэж тийм бидэрт бол байхгүй. Тэгээ нэг л үхэн бид нар тийм ээ. Тэгээд бид бурхныхаа өмнө очино. Тийм учраас Яаков бол ийм алсын хараатай. Тэр алсын хараагаа дараагийн үр удамдаа дамжуулаад тэгээд өөрөө дуусчих. Яг энэ алсын харааг нь Израиль үндэстэн өвлж аваад яг тэр итгэлээр цаашаа явж байгаа. Дараагийн үеийн яг энэ итгэлээ үргэлжлүүлээд явж байгаа. Тэгвэл бид ч гэсэн өөрийн энэ итгэлийн амьдрал, өөрийн энэ бурханд найдсан амьдрал, өөрийн энэ үр жимстэй амьдрал, эзний үгийн дагахын амьдралаа ажлынхаа дагуу бид яг үн цэнтэй амьдраад дараагийн үедээ үнийгээ бид зааж хэлж яриад өвлүүлж өгөө тэднэрт итгэл найдар үлдээгээд тэднэрт ийм зориг алсын хараа үлдээгээд бид явбал одоо бидний энэ хороо дээр амьдрсны маань одоо үр дүн юм аа. Тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр чухал юм. Тэгэхээр Йосеф бол одоо эцэг Яаковдоо буюу Израильд амлсан амлалтаа Йосеф биелүүлсэн. Тэгэхээр бид эндээс их олон зүйлийг өнөөдөр сурж болж байна тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь Есүс Христ бол бидэнд бас мөн адилхан мөнх амийг амлсан амлалтаас ахигч юм шүү. Тийм учраас Есүс Христэд бид итгэлтэй байх ёстой. Нэгдүгürt, хоёрдугаар тэгвэл Йосеф амлалтаа биелүүлснээс бид ч гэсэн энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралдаа хэн нэгэнд амлсан бол, хэн нэгэнд хийнэ гэсэн бол би тэгнэ гэдэг амнаас нэг үг гарсан бол заавал тэр тангаргалээ, мангаргалээ гэж хэлсэн хэлэв. Ер нь заавал зүгээр л заагаараа л байцдаг байх хэрэгтэй. Заавэ чадахгүй юм дээр бол зүгээр үгүйгээд бас шудрах хэлж чаддаг байх хэрэгтэй тийм ээ. Бидний бас нэг алдаа байдаг тийм үү? Нөгөө юу сэтгэлийн бодоод юм уу хүн гомдохгүйгээд заагаа хэлчихдэг. Тэр нэг хэцүү. Гэтэл чадахгүй юм дээр бол үгүй бол үгүй бай. Заавал заа бай гэж бас Библиэлд хэлсэн ба. Тийм болохоор Есүс бүр Матай номын 5 дугаар бүлгийн 33-аас 37 дугаар ишлэлдэр энэ амлалтын тухай бүр Есүс өөрөө заасан байдаг шүү дээ. Та нарын тэнгэрээр бити тангаргалаад газар дэлхийгээр бити тангаргал энэ бурхны сүмээр бити тангаргал бурхны нэрийг барьж бити тангаргал тэгээд баахан сүртэй андгаа тангараг өгчөөл нөөх нь байдаггүй. Инаач өөрөө нүгэл болж байна. Ингэсэнд орвол янз янзын юмны нэр барьж ингээл амар сүртэй тангаргалахынхаа оронд зүгээр л амьдрал зүгээр л заал гэсэн бол чи зүгээр л заа гэж хэлсэн зүйл дээр л бай. Яг тэрийг хийдэг бай. Тэрнийхээ дагуу амьдрдаг бай. Хүнд ямар нэгэн зүйл дээр заал гэсэн бол заагаараа бай. Хэрвээ чи заа гэж болохооргүй юм байвал зүгээр үгүйгээ хэлчих эвтэйгэн шудрах. Тэгээ би үнэхээр чадахгүй нэ амжихгүй нэ гэж хэлчих. Тэгээд яг үгүй бол үгүйгээрээ бай, заавал заагаараа бай. Дандаа заа гэдэг гэж бас тулгаагүй шүү дээ бидрийг тийм ээ. Хүний хүссэн юм болгоно заа байгаадаа гээд байгаагүй. Бас чадахгүй юм дээр үгүй бас байж чадах хэрэгтэй. Заавал бас заагаараа байх ёстой гэдэг энэ чухал зүйлийг сурж байна. Миний хувьд Есүс Христэд итгээд одоо 30 гаруй жилийг үзлээ.
Тэгээ анх би 90-ад оны үед Есүс Христэд итгэж за пастор болох шийдвэр баг 17 8 наснда гаргаж ирсэн. 17 8 наснда тэгээ 94 5 оны үед би энэ шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгээ тэр үед яг энэ шийдвэрийг гаргахад олон хүн надад ирж хажуунаас хэлж исэн бас миний өөрийн дотор ч гэсэн бодогдоод бас нэг айдас юу байсан бэ гэхээр тэгээ би пастор болоод ер нь яаж амьдрах юм бэ? Пастор болоод Монголын нийгэмд ер нь амьдрах чадах уу? Ойлгохтойгоо мэргэжил эзэмшээд өндөр боловсрал эзэмш аваад тэгээ цалин сайтай ажил хийгээд ингээ хүн шиг амьдрах ёстой гэдэг ийм яриа бол монголчууд бидний хувьд байнгын л нэг эцэг эхүүдийн үр хүүхдэд ярьдаг яриа шүү дээ. Тэгээ яг намайг 10-аа төгсдөг жил болохоор ингээд нөгөө юу солигдоо бүх юм өөрчлөгдөөд манай нийгэм чинь тэр чигээрээ өөр нийгэм рүү шилжиж ороод зах зээлийн нийгэм рүү шилжиж ороод сургуулиуд төлбөртэй болоод өвөө минь нас орцсон, ээж маань өвчтөй, аав маань цомгтгогдсон. Ингээд амьдрал яг нэг ийм байж таарад сургуульд сурах бол надад маш хэцүү болцсон. Тэгээ энэ үед ирээдүгээ харна гэдэг нь үнэхээр бүрхэг. Яаж амьдрах уу гэдгийг ч мэдэхгүй. Яг бол ямар ч гэр бүлийн дэмжлэг байхгүй болцсоохгүй. Гадаад дотоод байдаг хүчтэй ах дүү нар байхгүй. Өөдөн татаад өгчих нэг ингээд өгчих, тэгээд өгчих тийм дэмжиж хүн байхгүй. Тэгээ яг ийм үед би яг Есүс Христэд итгэсэн. Ирээдүйн амьдралынхаа төлөө би Бурханаас залбирдаг байсан. Тэгээ би дуудлага аваад пастор болох шийдвэр гаргаж ирсэн. Тэгэхэд нэг найз минь хүртэл надад хэлж ирсэн байхгүй. Чи пастор болоод яаж амьдрах юм? Чи зөвхөн Библи толгой дээрээ тавиад чи насаараа явна гэж бодож гинөө. Библи толгой дээрээ тавиад чи насаараа явж чадна гэж бодож гинөө. Наадхаа түр хойшин тавиад өөр сургууль сураад өөрөөр хэлбэл амьдралын баталгаагаа чи олж ав. Амьдралын баталгаа чинь Библи биш шүү дээ. Амьдралын чинь баталгаа бол боловсрал мэрэгжил гэж хэлж ирсэн. Үнэн нэг талаар зөв. Яг тэгж явах ёстойнууд нь тэгж явна. Тэрэнд бол би эргэлзэхгүй байна. Харин миний хувьд бол Бурхны онцгой дуудлага надад байсан. Тийм учраас би яг энэ замаа сонгосон, энэ замаараа амьдрахаар шийдсэн. Өнөөдөр хүртэл энэ замаар явж байгаа. Тэр үед эзэн надад дуудлага өгөхдөө ямар дуудлага өгсөн бэ гэхээр би чамайг пастор болгоно. Чи миний үгийг хаасаагүй явж тунхаглана. Би олон газар чамайг илгээнэ. Олон газар чи миний чуулганыг байгуулна. Олон хүмүүс чи сайн мэдээ хүргэж миний үгийг чи номлох болно. Харин би өөрөө чамайг тэжээх болно гэж хэлж ирсэн. Тэр үед би ойр дотны хүмүүстэй би пастор болно, Бурхан намайг ивэнэ, Бурхан намайг тэжээнэ гэж хэлэхэд ойлгохгүйсэн. Гэхдээ яаж ч ойлгох вэ? Бурханд итгэхгүй байгаа хүн чинь Бурхан тийм үг хэлсэн гэхэл бүр итгэхгүй үстэй чи. Чи тэнийг юм уу мангар юм бол гэж хэлнэ үстэй. Тэгэхдээ энэ 30 хэдэн жилийн хугацаанд Бурхан надад амласнаа биелүүлсэн. Тэр миний амьдралыг даасан. Энэ 30 хэдэн жилийн хугацаанд үнэхээр эзэн байдаг гэдгээ надад харуулсан. Тэр үнэхээр үгээ хэлдэг, тэр үгээ үнэхээр баталдаг гэдгээ тэр надад амьдралын минь олон зүйл дээр илчилж өгсөн. Яаж амьдрах вэ гэж олон юмн дээр их айж шаналж одоо өсвөр насандаа ийм айцтай хямралтай явхад нь бүх зүйл дээр чинь би чамайг ивэх болно. Чи зөвхөн миний ажлыг хийгээрэй гэж Бурхан надад онцгой энэ би өөртөө өгсөн онцгой дуудлагын тухай ярьж штэ. Таны хувьд бол өөр дуудлага байж болно штэ, тийм ээ. Хүн болгон яг над чиг байх болно гэж би хэлэхгүй. Гэхдээ эзэн надад амласан амлалтаа бол биелүүлсэн гэдгийг би хэлэх гэж байгаа. Тэр яг үүнтэй адилхан Бурхан танд амласан амлалтаа, Бурхан танд Библи уншиж ах чинь, эсвэл залбирж ах чинь, эсвэл номлол сонсож ах чинь, эсвэл эзний үгийг сонсож хахад танд ямар нэгэн зүйлийг Бурхан танд үнэхээр амлж зүрх сэтгэлд чинь гэрчилсэн бол түүнийгээ заавал биелүүлэх болно. Эзэнд итгэхээрэй. Эзэн бол амлалтаа сахигч юмаа гэдгийг би хэлмээр байна. Эзэн Есүс Христ бол амлалтаа сахигч. Та бид хоёр бас энэ дэлхий дээр энэ хүмүүсийн өмнө амьдарч байхдаа бас хэлсэн ярьсан үгэндээ амлалтаа сахигч байх хэрэгтэй. Тийм ээ. Гадаадад ингээд олон удаа би ингээд ирээд гадаадад байгаа монгол чуулгануудаараа аялан яваад номлоод ингээд явдаг байлаа. Гадаад байгаа монголчууд нэг л юм айгүй хүсдэг байсан. Хаа газар очисон, Солонгост очисон, Европод очисон, Америкт ирсэн. Ирэхэд одоо хаа газрын одоо монгол итгэгч нар маань нэг юмыг айгүй хүсдэг. Тэрний юу гэхээр Монголд очихороо манай гэр бүлийг нэг эргээд өгөөч гэж. Яг тэгэхээр нэг олон жил ингээ гэр бүлээсээ хол, бичиг баримтын асуудалтай ч гэдэг юм уу. Ингээ нэг хайртай хүмүүсээс хол байгаа хүмүүс чинь яг нэг юм итгэсэн хүнээсээ тийм л юм гойд юм биш үү? Яг манай гэр бүлийнхнийг эргээд нэг сайн мэдээ ярьж өгөөд өвчтөе эцгийн минь төлөө гар тавиад залбираад өгөөрэй гэдэг ч юм уу. Тэнд байгаа тэрний хүн дээр минь очиод нэг тэгээд өгөөч гэдэг юм аюу хүсдэг. Ийм хүсэлтийг аюу их авдаг. Тэгээ гадаадад ирээд ингээд монгол чуулгануудаараа үйлчлээд буцахтаа айгүй олон хүний захаас айгүй олон айлаар орох ийм даалгавар аваад буцдаг байсан миний хувьд. Тэгээ бүгдээнд мэдээж би заагаал явж байгаа штэ. Учиргүй би тангаргалаа гэхгүй л дээ мэдээж нөгөө Есүсийн хэлдгээр тийм би амлаа гээл гэхгүй л дээ. Заал гэдэг. Тэгээ очио хоноо яг тэрийгэ биелүүлдэг. Очио хоноо заримдаа ингээд ядарн цагийн зөрөө гараагүй байна. Тэгэл Улаанбаатар хот төгжрэлтэй
ажил амьдрал ингээл заримдаа завгүй үед за тэднийд нэг очиндоо тэднийд нэг очиндоо гэд бодогдоод байгаа байхгүй. Надаас амжилтлан гуйсан шүү. Тэгээд яг амлалтаа биелүүлж яг нэг нэгээр нь айлуудаараа очиод ороод гараад хүүхдтэй ч уулзаад ирлээ. Хүүчин сайн байна. Ялангуяа одоо 2000-ад оны үед бол тийм байсан. Одоо бол арай гайгүй болцсон. Харьцангуй гайгүй болцсон. 2000-ад оны үеийн гадаадаас монголчууд бол бүр их тэгж хүсдэг байсан. Тэгээ очоо хүүчин сайн байна, ийм ажил хийж байгаа юм байлээ, ингэж яваан байлээ, сайн байлээ, хүүчин цуглаанд явж байгаа, би танд Иесусийн тухай ярьж өгөөд таны төлөө би залбирж өгье, хүүчин охин чинь тэгж хүссэн юм байгаа ингээд ингээд Монгол ээж аваад бас их гоё хүлээж авнаа. Өө тэгэлгүй ах уу, миний охин тэнд тэгж яваан бол одоо тэгэлгүй ах уу, тэр зүйлийн чи надаа ярьж өг, би тэгээ сонсож чамаар залбируулъя гэдэг. Тэгээ олон айлд очиж би тэгж бас амлалтаа биелүүлж явж исэн үе бас зөндөө байсан. Та хэн нэгэн хүнд ямар нэгэн зүйлийг яг амлая гэж хэлээгөө тангаралыг гээгүй ч гэсэн заа гэдэг байдлаар та амлсан тангарсан хийнэ ингэнэ тэгнэ гэсэн зүйл танд байдаг юм биш үз. Тэгээ тэрийг та одоо хэрн хийгээгүй явж идэм биш үз. Тэгээ хүнд ингээ яриад хүний сэтгэлд юм хүлээлт үүсгэждэг. Нөгөө хүн чинь таныг нэг тэгчэндээ бодоод итгээ явж байгаа. Гэтэл та ингээд тэрийг хоолтойгоо ойлоод идсэн сайхан мартаад ингээд өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралдаа ингээд сайхан ингээд өөрийнхөө сайхан болж байгаа амьдралдаа болж ийн гэж бодцсон ингээ явж идэм биш үз. Тэгэхээр итгэгч хүний наад захын нэг итгэгч хүнд те бурхныг мэддэг, бурханд итгэдэг итгэгч хүнд байх ёстой нэг чухал үр жимс юу юм бэ гэвэл бид хүнд хэлсэн бол хэлсэндээ хүрдэх хүмүүс байх ёстой. Бид амлсан бол амлснаа биелүүлдэг байх ёстой. Бид өгнө гэсэн бол өгч чаддаг байх ёстой. Бид хийж өгнө гэсэн бол хийж өгч чаддаг байх ёстой. Тэрний төлөө цаг гаргаад тэрийг зориулдаг байх ёстой. Энэ бол наад захын одоо Христ итгэгч хүний, жинхэнэ Бурхныг таньж мэдсэн хүний, Бурхны амлалтанд бид ч өөрсдөө итгэ байж байгаа хүмүүс шүү дээ. Эзэн намайг аварна гэсэн тэр авралын мөнх амийн амлалтанд бид итгэж байгаа юм бол өнөөдөр би амьдрал дээр хэн нэгэн амлсан амлалтаа биелүүлдэг байх шүү дээ. Яг л би Бурхан надад амлснаа биелүүлнэ гэж итгэж байгаа үстэй. Тэгвэл би бас бусдад амлсан амлалтаа бас биелүүлж амьдрах чаддаг байх шүү дээ. Хэлсэн ярьсандаа байх ёстой гэж. Одоогоос 5 жилийн өмнө Норт Каролин руу би DC-д байдаг нэг найз захын гэр бүлтэй машин дотор явж байхдаа ингээ мөрөөдөд ярьж байхгүй юу? Нью-Йоркийн сүмд пастор байхгүй. Бурхан Нью-Йорк руу дуудаад байгаа юм болов. Нью-Йоркод очиод одоо ингээд Монгол цуглаанаа байгуулад үүсгээд тэгээ подкаста хийгээд ингээд амьдрах юмсан ингээд бид нар ингээд инээлдээ ярьж ирсэн. Тэр Бурханы хүсэл байсан. Тэгээ тэр үеэс хойш одоо 4-5 жил өнгөрсөн. Одоо би Нью-Йоркод ирээд яг тэр мөрөөдлөөрөө амьдарч байна. Тэгээ тэр найз маань сая оны өмнө манай гэрт ирсэн. Монголоос ирсэн нэг пастортай хамт манай гэрт ирсэн. Ирээд нэг 2-3 хоноо явсан. Тэгтээ би нөгөө санаж нөгөө машинд нөгөө ярьжсэн яриа чинь ингээ бэлдсэн явж байгаа үстэй гэсэн чинь тийм биш тэгээд тэгээ инээлдэд бид нэг гэрчлэлээ хаалцаа ярьжсэн. Тэгээ тэр найз маань манахаас гараад DC явахтаа за хэлсэндээ байсны чинь төлөө баярлалаа гэж хэлээд надад гарч ирсэн. Тэгэхээр би тэрнээс их урам авч ирсэн байхгүй юу? Тийм бол Бурхан бидэнд амлснаа биелүүлдэг Бурхан. Тийм ээ. Йосеф энд эцэгтэй амлснаа биелүүлсэн байна. Үүнтэй адилхан эзэн Есүс Христ бидэнд амлснаа биелүүлж мөнх амийг өгөх бол тэр бидний энэ амьдралд өөрийнхөө амлснаа биелүүлдэг. Тэр бидний залбиралд хариулдаг. Тэр бидний тулах түшиг зүйлгүй үед минь Бурхан бидний тулах түшиг, бидний хүч чадал, бидний найдвар болж өгдөг. Бидэнд сэтгэлийн хүч, амар тайвныг Бурхан өгдөг. Библи үүнийг бидэнд заадаг. Тэгээд бид өөрсдөө өнөөдөр бас бусдад ямар нэгэн зүйлийг амлсан бол, ямар нэгэн зүйлийг хийнэ гэсэн бол бид нар түүнийг хийдэг байх нь чухал юм аа. Энэ бол бидэнд байх ёстой хамгийн чухал зүйл юм шүү гэдгийг бид хэлмээр байна. Амен. Хамтдаа залбирцгаая. Өнөөдрийн энэ үгийн дагуу эзний өмнө хамтдаа залбирх цагийг гаргацгаая. Ер усын Тэнгэрлэг эцэг минь ээ. Таны амлалт үргэлж заа байдаг. Та Библиэлд олон зүйлийг бидэнд амласан. Бид өнөөдөр зөвхөн нэгийг үзлээ. Та бидэнд мөнх амийг өгнө гэсэн. Та бидэнд Тэнгэрлэг газар нутгийг бэлтгэсэн гэдэг тэр л амлалтыг бид өнөөдөр хамтдаа харлаа. Харин та бидний амьдралд бидний хизээч орохгүй, бидний хизээч мартахгүй, бидэнтэй үргэлж хамт байх болно. Бидний залбирал бас хариулах болно. Хамгийн зөвийг, сайныг өгөх болно. Бидний өршөөж бас уучлах болно гэх мэтчлэн олон зүйлийг та Библиэлд амласан байдаг.
Таны амлалт бүрийг бид өнөөдөр нэг бүрчлэн унших юм бол өнөөдөр бид энэ Библийг уншаад барахгүй гэдгээ бид мэднэ. Гэхдээ та амласан амлалт бүхэн тань Есүс Христэд итгэх итгэлийн дагуу өнөөдөр бидэнд биелдэх тус тандаа талархаж байна. Тэмээ танд баярлалаа. Бид өнөөдөр энэ газар нутаг дээр амьдарч байгаач, энэ дэлхий дээр бид амьдарч байгаач, бусдын адил бид амьдарч байгаач бидний эцсийн зогсоол бол энэ дэлхий биш. Бидний эцсийн үхрэх газар бол таны орших газар юм аа. Таны орших өргөөнд бид үрд мөнхөд тантай хамт байх болно. Та тэр мөнх амийг өнөөдөр бидэнд та амласан билээ. Есүс та бол амлалтаа сахигч. Яг үүнтэй адилхан бид ч гэсэн энэ дэлхий дээр амьдрахдаа амлалтаа сахиж амьдрдаг багт минь туслаач. Мэдээж бид тантай адилхан бусдад мөнх амийг бол амлаж чадахгүй. Үүнийг бол Бурхан зөвхөн та амладаг. Харин бид таны нэрийн төлөө энэ дэлхий дээр амьдрахдаа өөрийн чадах зүйлийг бусдад бид амлсан, хэлсэн, ярьсан бол түүнийхээ дагуу байж чаддаг үнэн сэтгэлийг, зориулттай сэтгэлийг, чин сэтгэлийг бидэрт та өгөөч гэж гуйж байна. Бидний амлалтаа сахиж байгаа байдлаар минь дамжуулан Есүс та, Бурхан эцэг минь та өөрийгөө энэ дэлхийд бидний амьдралаар дамжуулан гэрчлэн харуулаач. Талархан эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За